Төв аймгийн Дэлгэр хаан сумын өвгөн Түмэн 96 нас хүрч нодон жил нас барлаа. Тэр өвгөн залуудаа манай хошууны ноён УБС-ийн адууг маллаж авсан юм л дээ. УБС их баян адуу нь төм хүрч байсан юм. Түмэн нэг залуу нөхөртөөгөө хоёул нэг суур адууга оторлуулахаар хангаа дээш туухад явж гинэлтэй нэг өдөр. Тэгсэн нэг шөнө хоёул адууга сайхан тогтоож адууны зогсоолд болох үед нэг уулын ингэрийн хөх бууцсан дээр дахаа нөмрөөд жаахан хажуултах гэж л дээ. Тэр бууцны хой талд нь өг сүр, урд талд нь доошоо налуу тийм ингэр газар байж таарч. Хоёул морио чөдөрлөж тавиад дахаа нөмрөөд эмээлээд ирлээд газрын өсвөр тал толгоогоо хандуулаад зэрэгцэд хөвтөж гин. Тэгээд хоёул жаахан зүүрмөлээд байж гин л дээ. Түмэнгой нэг сэрсэн чинь хөвтгт нь хэл тухгүй толгоо нь газар урууга урсаадж байгаа юм шиг байгаад иж гин л дээ. Өндөгөөд харсан чинь газрын уруу талд нь эмээл нь гарчихсан өгсүүр тал руугаа хөлөөж идэгсэн байж гин. Көпөр гайхаад харсан чинь нөгөө нөхөр нь бас уруу тал руугаа толгоогоо харуулад хөвтчихэж гинэ. Хоёулаа бүр сэрчээд гайхаад эмээлээ өгсүүр талд нь тавиад унтах гэж нэлээд үз тарж гин. Тэгээд удалгүйж сайхан зүүрмүүлээд ирж. Зүүрмүүлж байтал нөгөө нөхөр нь тохооноос нь татаад байж гин. Тэгээд хөөе та анзаарв. Бидний толгой дээр сая нэг хүн шиг юм ирж харж байгаад алах болчихлоо гэж хэлсэн баг. Тэгэхэд нь хоёулаа ихэд зэвүүцэж тэр дороо босоод морио барьж унаад адууга тойроо явж байгаад арай хийж үүр цайлгаж гин. Гэгээ орохоор нь харсан чинь тэр урд хитэн гэр харагдчих гин л дээ. Өглөө цайгаа чанаж тооноор нь утаа гарч байгаа нэг гэрт цай уух гэж нөгөө хоёр маань яваад орж гин. Гэрт яваад ортол тэр гэрт ирэх барьсан тархан улаан чавганц сууж байна гинт. Тэр чавганц та нарын нутаг хаана вэ гэж асуухлаар нь бид адуу оторлож яваа хүмүүс. Энэ хойд гэрт унтчаад сая ирлээ гэж хариулж гин. Тэгэхэд нь эмгэн үгүй тэнд нэг хөх бууц байна уу гэж асууж л дээ. Байна бид хоёр тэнд хончоод ирлээ гэж хариулж л дээ. Тэгэхэд эмгэн ихэд гайхаж хараад үгүй тэгээ та хоёрт тэнд юм тайралцсангүй юу гэж л хоёр залуу бие биелэнгүй нэг их том харснаа. Үгүй нэг ч юм тайралцсангүй л дээ. Тэндээ юу байдг юм те гэж эмгэнээс лавлаж гин. Тэгэхэд нь эмгэн хариуд нь тэнд нэг ганц бие өвгөн байж байгаад хэдэн жилийн өмнө нас орсон юм. Одоо шүн өдөрт хэрвгээр хүн явхлаар моримолыг нь үргээгээд байна гэж хүүхдүүд ярьдаг юм. Та нар ч юм тайралтаагүй л яама холоор өнгөрчтэй гэж хариулсан юм.